Сайн байцгаана уу? Home tour видео хийж байна. За, шууд зочны өрөөнөөс эхлэе. Зочны өрөө ч гэсэн 5 өрөөнөөс эхлэе. За, манай энэ ширээ 50 энэ төр бол нөгөө манай хуучин гэрт байсан ширээ байгаа. Дээшээ доошоо болдог. Тэгээ энэ ширээндээ зориулаад ийм хоёр сандал авсан. Манай гэрийн нөгөө нэг цонх нь өөрөө улбар шар өнгөтэй болохоор манай сандал аягүй гой зөксөн юм санагддаг байхгүй юу. Тэгээд дээрэс нь би нөгөө хамгийн анх галтайгоогоо хийлгэж байхдаа битээр ямар өнгийн галтайгоо байхаа гэж ярилцж агаад бараа ногоон өнгийг сонгосон. Тэгээд энтэйгээ зохицуулаад ер нь бол бусад юмнуудын маань өнгө ингээд тараад явцсан. За тэгээд энд сүүлд шинээр ирсэн дэлгэц маань байна. BenQ-гийн. За энэ тавиур дээр онцлог зүйл гэх юм бол 3D принтер Австралид ашиглаж исэн принтерээ аваад ирсэн. Ийгээ хаяа хоббигоороо уг нь бол юм хийдэг байсан. Одоогоор л амжихгүй байгаа. Гэхдээ яг нөгөө нэг гэрийн засварын үеэр юм жижиг сажиг энэ тэнд тааруулах хэвээр юмнууд гарч ирэнгүүт тэрийгээ ингээд принтерээр хэмжээгээ аваад принтерээрээ ингээд хэвлэж гаргаж ирээд хийчдэг. Тэр бүрээсээ өнө амар байсан. Энэ нөгөө нэг IKEA-гийн тавиур маань ингээд дан тавиур байсан бол бит хоёр юм pegboard нэмээд одоо цаг маг бөөгч уц муцаа зэнэглэх хэсгийг ингээд юм амар болгоцсон. Энд бол алдарт авдарж юм маань байна. Ариягийн хамгийн дуртай хэсэг. Хивс. Нэрийг хивсийг надаас хүмүүс асуугаадсан. Хивс болохоор Эрдэнэ твс. Оюутан байхдаа Эрдэнэ твс дээр очиж нэг хальт үйлдвэртэй танилцчихсан байхгүй юу. Тэгж яхад надаа Эрдэнэ твс бүр амар таалагдаад тэрнээс хойш би ерөөсө дандаа л гэртээ Эрдэнэ твсийн л хивс авдаг болсон. Дулаахан харшил өрсөхгүй те дуу чимээ тусгаарлна гэд ер нь бол яг Монголын нөхцөлд хамгийн тохирсон юм санагддаг байхгүй юу. Тэгээ бас нэг нөхрийн бичлэгэн дээрээс яг улаан хивс амар гоё харагдаад тэгээ манай галтайгоотой яг юм хүрэн улаан аягүй гоё цогцох юм санагдаад бүр хайсаар байгаад энэ хивсийг олж авсан. За энэ болохоор энэ гэрт байсан хуучин шкафны нөгөө хажуу талынх нь босоо тавиур ахгүй юу. Тэгээ битээр бол ер нь яванда энд номын сан хийхийн амжуул энэ зүүн хийн. Гэтээ тэр болтол гээд энийг хэвтүүлээд ашигласан. Надад бол яг энэ бол таалагддаг. Гэхдээ яг одоо энэ тавиураа дээш нь гаргаад дээгүүр ном юмнуудаа тавиад энэ хэсэгт нэг юм тухтай суудаг хэсэг гаргая гэж бодоод байгаа байхгүй юу. Өмнөх гэртээ би тэр нөгөө нэг проектортэй байсан шүү дээ. Яг тэрэн шиг тавиур дээр проектор тавиад энэ ханлуу кино үзнэ. Одоогоор болохоор бид гурав энэ жижигэн буудан дээрээ чихэж сууж агаад ширээгээ даашлуулж агаад киногоо үзчихдэг. Гурлаа яг таардыг. Проектор үзхийн тулд гэр бол тас харанхуй байх хэрэгтэй шүү дээ. Тэгээд манай энэ хөшөөг бол нарыг нэр бараг л 100% хаандав. Ийм. Сайн хааж байгаа юм. Харин суух хэсэг дээр нь болохоор яг сайн шийдээгүй л байна. Бууданрхуу юм авч тавих бах. Гэхдээ ингээд амар том зай эзэлсэн юм хүм бол тавихгүй л гэж бодож байгаа. Яагаад гэх юм бол манай гэр чинь ер нь аягүй жижигэн байхгүй юу? 54 м² тэгэнгүүт яг одоо энд ингээл амар том буудан тавиал тэнд ингээл том зураг тавьчих юм бол ерөөсөө манай охинд ингээд гүүх харах тоглох зай гарч ирэхгүй. Тийм учраас аль болох зайтай байлгах шийдлийг ашигласан. Угаасаа тэгээд ч нөгөө нэг зурагтанд амар дургу ингээд айлууд ингээд зурагтан дээрээ ингээд нэг юм гаргаад ингээд орхичдээ штэ хүүхдүүдтэй ингээд гаргаа орхичд нөгөөтний үдчихэж байгаа ч юм байхгүй. Би тийм юмд ер нь жоохон дургу байхгүй юу. Тийм учраас манай гэр бүлийн дүрэн бол шаардлагагүй дэлгэцэн хэрэглээ байхгүй. Галтгооны хэсэг. Яг одоо энэ байранд орж ирээд хамгийн том одоо ингэ бусад тавилга бол яг ингээд боломжийн үнэтэйгээр эсвэл хуучин байсан юм хүмүүс ашиглаад ингээд зохицолж байгаа байхгүй юу. Гэтэ хамгийн чухал байсан хэсэг маань бол галтгоо. За галтгооны ширээ сандалны хувьд бол манай ээжийн ашиглаж исэн ширээ сандал яг ориг өнгө нь болохоор ийм өнгө байхгүй юу. Тэгээ бит хоёр ийм даваа авч агаад энийгээ бүрцэн. Яг энэ нь л салахгүй, энийг л бүрч чадахгүй байгаа. Тэгээд олон хүн ирэх юм аа ширээгээ сунгаад сандал нэмж тавиад ингээ бүүнөрөө тойроод суучдаг. За галтгооны хувьд болохоор манайх галтгоогоо Golden Home гээд газраар хийлгсэн. Гадуур хийлгэж байгаа автангууд чинь яг өнгө нэг юм тодорхой юм өнгөнүүд байгаа шүү дээ. Тэр өнгөнүүд нь яг битээрт таалагдаагүй ийм гүн ногоон өнгө хүссэн учраас будагтай хавтангаар
хийлгсэн. Манай галтгооны загвар ингээл нэг амар ингээл онцгоорол яваадах юм байхгүй л дээ. Үнтэй янз бүрийн гоё ингээд трик хийдэг тоног моногч байхгүй. Ер нь бол айгүй энгийн маш практикал загвартай гэж би бол боддог. Трендээс нэг хатар гарахгүй бах өнгөний хувьд ч тэр айгүй классик. Ийм задгаа 50 €-д хийж өгөөд мэдээж хамгийн ойр зүрийн кофе мафи янз бүрийн хэрэгслээ тавьчихж байгаа юм. Тэгээд галтгооны маань юуны нөгөө доторх энэ хавтангаа бит хоёр цагаан биш ийм өнгийг сонгосон байхгүй манай дизайнер санал болгоод. Тэгээ энэ нь бол үнэхээр happy байгаа. Яагаад гэх юм бол ингээд галтгооны юуг онгойлгосон ч гэсэн өнгөн тийм нөгөө зүрч огцом юм цагаан гарч иж харагддаг. Бит хоёр ер нь бол энд нэг амар юм татдаг юм хаалгатай шүүгээ хийлгэх байхгүй. Энд л ганц хийлгэсэн. Тэгээ бусд нь болохоор дандаа ийм нөгөө нэг шургуулга онгойлгоод юм авахд юм хийхэд амар хамгийн гоё практикал санагддаг хэсэг болохоор манай аяг тавг угаагчны хэсэг. Одоо ингээд бүх юм хийчихэж байгаа байхгүй юу? Ер нь бол ингээд нөгөө бүх юм цагаад ингээд залт хийчихэж байгаа. Угаалтуурын хэсэг бол аль болох том угаалтууртай байх юм бол том савсуулга угаахад амар байдаг. Тэгээд энэ угаалтуурууд ихтэй амар гоё болоод гараад ирсэн билээ. Миний бүр амар олон жилийн өмнө худалдаж авч ирсэнээс. Миний хамгийн дуртай хэсэг бол tech. Golden Home өөртөө ийм чулууны үйлдвэртэй байхгүй юу? Тэгээд энэ чулуугаар нь техникээ тавцанг тэгээ ханаа ингээ бүтэн одоо бүрж өгсөн. Таз амар өндөр бараг 3 м гарантай байхгүй юу? Тэгэнгүүт ингээд гүцэд галтгооныхоо юг хийлгэх боломжгүй. Тэгээ дээдлийн хэсэг нь юм хоосон байхлаар одоо өмнөх байрнаас минь харахад бол жахан онцгүй харагддаг. Тийм учраас ингээд тэр чигт нь чулуу болгож өгсөн. Тэгээд эндээс би айгу дуртай байдаг. За энэ яг энэ техникэд тавцанд хүрэх цэвэрлэх бол би амар дуртай ёо. Яг ингээд хүрэх мэдрэмж нь үнэн гоё. Тэгээд манай техник хэсэг. Тек маань дотроо ингээд шургуулгынуудтай одоо хуурай хүнслүүдэд хадгалах. Тэрнээс гадна ийм бас даалт ийм шургуулгатай. Энэ хэсэгт жишээлх юм бол янз бүрийн жижиг сажиг снэк байх жишээний арьягаас нуудаг. Тэгээд пэч будаа агшаагч магшаагч энэ тренингэд ингээд шийдэд өгсөн цаанаасаа харагдахгүй айгуу гоё цэвэрхэн. Заавал ийм мөнгөтэйг нь амна гэж бүр хятадаас нь захиулж авчирсан. Тэгээд энэ бол битэрийн авдарч юм. Тэгээ манай хүн бас энэ дээр гарч агаад доор нь энийг ингээд тавьчдээ. Тэгээ энэ дээр гарч агаад зүгдээд үсэрч тоглох дуртай. За, унтлахын өрөө. Дахиад эрдэнэ твсэн. Хамгийн сони хэсэг нь энд хөлдөөгч байна. Битэр ингээд хүнслүүдэд бэлдээд ер нь бол хоолнуудаа хөлдөөчих дуртай. Тэгээд тэр хөлдөөгчөнд маань бүгд багтахгүй ч бас нэмэлтээр хөлдөөгч аваад өөр тавих газар олдоогүй хамгийн аятайхан хэсэг нь энэ хэсэг лээс. За тэгээд шкаф маань IKEA-гийн шкаф. Яг ингээд таарсан том шкаф хэлнэ гэхээр бас л үнэтэй юм билээ. Би тэр галтгоонд нэлээд мөнгө зарцуулсан болохоор шкафын дээр тийг зарцуулахыг хүсээгүй. IKEA-гийнх бол ингээд нөгөө доторх шургуулга одоо янз бүрийн компартментуудыг өөрсдөө ингээд нөгөө тааруулаад өөрчилчих боломжтой байдаг болохоор IKEA-гийн ямиг сонгосон. Австралид хахад нөгөө нэг Австралийн одоо хоцны шкафууд нь ингээд нөгөө нэг built-in буюу яг ингээд нөгөө байрандаа ингээд тааруулаад хандаа тааруулаад хийцэн. Тэгээд дандаа юм толтой хаалгатай байдаг байхгүй юу? Тэгээд тэр нь амар тассан мэлээ. Тийм учраас заавал толтой хаалгатай шүүгээ авна гэсээр хагаад IKEA-гийн шүүгээг авсан. За ерөнхийдөө манай унтлахын өрөө болохоор илүү тийм 50 мэдрэмж өгөх зорилготой арай тийм бэж өнгөтэй байгаа. За орны хувьд яг ингээд ийм том ингээ ор аваад тавьчихлаар манай унтлахын өрөөг ямар ч зайгүй болох гэдсэн учраас бид гурав ерөөсөө орноос тэр чигтээ татгалцсан. Ор маань энд байна. Ингээд унтнаа. Ийм матрасан гоц. Ёо, энэ гоц бүр амар тухтай. За, дээр өмнө нь өөр гоцтай байсан бохгүй юу? Яг гадуур ингээд гудас хайгаад
явсан. Тэгсэн чинь нэг бол амар үнэтэй гэхдээ бас яг сэтгэл бүрэн нийцгүй. Тэгээ явж нарантуулаас гуц аваад тэр нь баг хамгийн зүгээр санагдаад. Гэхдээ ингээд эдлгээний явцад айгүй амархан ингээд шалж байгаа тэтэрхий хатуу болоод ер нь жоохон онцгойс. Тэгээ бид тэр бүр гуц хайгаад олдохгүй байсан учраас өөрсдөө гадны брендийг судлаад тэгээд одоо энэ гуцаа бид хоёр зархаж байгаа. Бид хоёр болон бидний хэдэн нөхөд нийлээд энэ болохоор Америктэй номер 1 брэнд Zonly гэдэг брэнд ахгүй юу? Тэр брэндийн гудас тэгээд Монголд аль биесээр оруулж ирж байгаа. Нэгдүгээр бид хоёр өөрсдөө яг энэ асуудал байсан учраас яг тэр асуудлаа ингээд шийдсэн. Тэгээ Монголд яг гой гуц олдохгүй байсан учраас ерөөсөө зарж үзье гэж шийдсэн баггүй юу? Тэгээд мэдээ зархаасаа өмнө өөртөө авчираад хэрглэж үзэж байгаа штэ төрлөөр нь. Тэгээ үнэхээр сэтгэлд нийцсэн учраас санал болгож байгаа. Энэ болохоор ийм 10 см-ийн зузаантай wheat futon матрас. Энэ дээр утгаар бүр амар гоё, амар тухтай. Тэгээ дээрэс нь санийх шиг буцаагаад нөгөө буудан шиг болгочдөг болохоор зайзлахгүй үзэмжтэй. Тэгээд сонирхож явах юм бол манай Facebook пэйж, Instagram пэйжийг дагаад захиалга өгөөрэй. Бид нэр тэгээд дөнгөж эхэлж байгаа учраас мэдээж бас хүргэлтэн дээр алдаа оноотой зүйл байх бах. Гэтэ хичээнэ. Энэ болохоор яг тэр нөгөө wheat гэдэг загвар нь ахгүй. Энээс гадна яг классик гуц байгаа. Тэр нь болохоор 10 см-ийн зузаантай 6 см-ийн зузаантай гэдэг хоёр янз байдаг байхгүй юу? Тэд нар нас айгүй гоё янз бүрийн ногоон, хүрэн улаан, бэж гэх мэт янз янзын өнгөтэй байгаа. Энэ болохоор гэртээ ашиглаж байгаа гуц. Нөгөө бусад төрлийн гуцыг нь болохоор манайх хотын гэртээ ашигладаг. Рекламны пауз байлаа. Энэ хэсгээ мартсан биш. Манай спорт хэсэг. Энэ ИГ-ийн хугалсан ракет байна. Бид тэр одоо мөрөнд бадминтон тоглодог болъё гэж бодож байгаа. За тэгээд иймэрхүү юм байхад бол ойр зүрийн дасгалаа хийгээд сайхан хөлсөө гаргачна. За энэ маань түрүүний номын тавиур ингээд хажууд нь байдаг хуучин шкаф байхгүй юу? Тийм хөрөн өнгөтэй бисэн. Бид хоёр хаалгыг нь солиод хадгалах хэсэг болгоод ашиглаж байгаа. Хаалгын шилэн болгоод ингээд яг нөгөөний гарахтаа өмсөж байгаа хувцаа хараад гарчна. Тэгээ дээрэс нь хажуу талыг нь хуулгадаад бүрээс яг ингээд танихдахгүй шкаф шиг болгочихсон. Үүдний хэсэг. Манай үүдний хэсэг бүр амар алдартай. Айгүй хүмүүс асуудаг. Энэ хавтан болохоор бид хоёр 5 боо дээрээс захиалж авсан баггүй юу? Энэ хавтаа 5 боо дээр бүр ингээд янз янзын хэмжээгээрээ өнгөөрөө байгаа. Тэгээд яг одоо энд ингээд нөгөө нэг битүү хэсэг хийх үү зүгээр үлгүүр тавих уу гэд тэрэн дээр яг аль аль нь сэтгэлд нийцэхгүй байжгаад судалсаар агаад энийг олоод хийсэн. Энэ хавтан болохоор одоо тийм амарлаг чанар манартай гоё хавтан биш байхгүй юу? Гэтэ тийм хүү төрлүүд нас байдаг баг. Битээр бол хамгийн тэгэл хямдхан боломжийн үнэтэйгээс нэг гайгүй харагсныг л авч байгаа шүү дээ. Тэгээд энэ үлгүүр юунууд нь бол ингээд жаахан сул тэгэхээр заримыг нь ингээд нөгөө нэг чигжээд гаргадгүй болгоод ятсан. Тэгээд эднэрийг бол яг ингээд хүснээрээ байрлалыг нь өөрчлөх боломжтой. Битээр гэрэл авахдаа буруу гэрэл аваад айгүй бүүдгэр гэрэл авцсан учраас албаар энд нь юм хүрээний гэрэл хийж өгсөн. Тийм болохоор яг энэ хэсэг илүү гоё харагддаг. Гэтэ энэ бол айгүй дэжгүй айгүй тийм аятайхан шийдэл. Гутал хувцас салдаг бенч авъя гэж бодоод тэгсэн чинь олдохгүйсэн. Тэгээ энэ болохоор IKEA-гийн хүүхдийн ширээ сандал ахгүй юу? Одоо яг зураг мураг зуруулна гэх юм бол энийг том мөрөнд аваачж жагаад ингээд суулгаад зурулчдээ. Ер нь л айгүй тал талаар нь ашиглах боломжтой ийм санал байна. За дараагийн хүмүүсийн хамгийн дуртай хэсэг бол манай угаалгын өрөө. Манай угаалгын өрөө яг нэг том бол биш айгүй жижигхэн. Би бол яг угаалгын өрөөг тэр чигт нь сольж янзлахыг хүссэн байхгүй юу? Бүх юмыг нь сольсон. Тэгээд пилтамилтагаа ингээ хуулаад өөр пилта наана гэхлээр хитрхийх ажиллагаатай болох гэдээсэн учраас Tikirella гэдэг брендийн бодгийг пилтаны бодгийг аваад бодсон. Тэгэхээр пилтамилтагаа аягүй сайн цэвэрлж мөвөрлөд бодох ёстой байт юм байлээ. Үр дүнд нь бол маш сэтгэл хангалуун байгаа. Таасан аягүй намхан байсныг нь өндөр болгоод ийм хөрхөн унждаг үүлэн гэрэл авч тавьсан. За баана сольсон. Энд болохоор яг ийм нөгөө нэг дотор нь юм хийдэг тойл одоо шүгэний хэсэг байхгүй болохоор тус нь ингээд тавир дээр тавихлаа айгүй замбраагүй болоодсэн баггүй юу.
Тийм учраас яг энэ зайндаа ингээл хэмжиж байгаа л яг таарсныг нь л авсан. За тэгээд 0-ийн өрөөний хамгийн чухал хэсэг бол 0 байна. Бидээ бол life changing. За тэгээд манай жижи байна. За ингээл боллоо доо ер нь бол. Тэгээд бид тээр нилээдгүй юмнуудаа хинхийг нь хятадаас захиж авчруулахыг авчруулсан. Тэгээд өөрсдөө байсан зүйлсээ аргалсан. Галтгоо гэхдээ нэрээ яг дизайнертайгаа айгүй сайн ярьж агаад хам хум ингээд дизайн гаргаа шийдэх биш. Ер нь тэр дизайнаа дахин эргэж хараад жоохон удаан ярилцаж сайн бодолцож хийвэл зүгээр юм байлээ шүү. Бид тээр бол нэлээд удаан ярилцсан. За тэгээд бичлэгийг маань үзэж манай гэрээр зочилсонд баярлалаа. Баяртай.